Амрын гэрээ үзэгчдээ ярилцах цаг болонгийн энэ удаагийн дугаард цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хорондоо Хатанбаатар оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ 7 хоногт ер нь бол хүүхдүүд маань танхимаар 100% хичээлж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа яриагаа за сургууль орчимд хүүхдүүдийн гэмт хэргийн гаралт ер нь хэрвээ нэмэгдэх хандлага байна уу? Энэ талаар яриагаа эхлэе гэж бодлоо. За 2021 онд сургуулийн орчинд үлдэж байгаа гэмт хэргийн статистик судалгааг аваад үзэхээр сургуулийн орчинд 2021 онд нийтдээ 42 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. За үүнээс ерөнхий боловсролын сургууль орчинд бол 26 гэмт хэрэг, зөрчил 47 бүртгэгдсэн. За яг энэ дээр бол ихтэй сургууль, коллеж, тийм ээ, ерөнхий боловсролын сургууль гэх бүгд орж байгаа. Яг үндээсээ ерөнхий боловсролын сургуулийн орчинд бол нийтдээ 42 зөрчил бүртгэгдсэн гэсэн ийм статистик мэдээ байна. За энэ 2022 оны эхний 1 сарын байдлаар нийтдээ 14 гэмт хэрэг бүртгэгдсэн. За 8 зөрчил бүртгэгдсэн байна. За яг үүнээсээ ерөнхий боловсролын сургуулийн орчинд бол 8 гэмт хэрэг, 6 зөрчил бүртгэгдсэн гэсэн ийм статистик мэдээ байгаа. Тэгэхээр ер нь цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургууль болон одоо хүүхэд хөгжлийн төвөддөр нь хэрхэн хамтарч ажилладаг, за мөн хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил арга хэмжээ авч ажилладаг. За хичээл танхимаар орж эхэлсэнтэй холбоотойгоор сургуулийн орчинд үлдэж байгаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, за хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагууд за хүүхд хамгаал ерөнхий чиглэлийн дагуу өөрсдийнхөө нутаг дэвсгэрээ онцлог тохируулаад тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. За жишээлхэд одоо аймаг дүүргийнхаа прокурорын газартай хамтраад багш ажилчдад эрх зүйн мэдлэг олгох, тийм ээ, тэднийг чадваржуулах чиглэлээр 7 хоног болгоны нэг өдрийг сонгоод хууль эрх зүйн ийм сургалт явуулж байгаа. За мөн бага анги, дунд анги, ахлах ангийн сурагчдын өөрсдийнх нь онцлог тохируулаад бас эрх зүйн мэдлэг олгох, за санамж сэрэмжлүүлэх хөх зорилгоор бас тодорхой сэдвүүдээр мөн хичээл сургалтууд явуулж байна. За мөн сургуулийн орчинд одоо хүүхдэд аюул учруулж болзошгүй бас гадны ийм хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр сургуулийн орчинд одоо жишээлбэл дулааны таг нийлхийн онгорхоогоос хүүхдүүд бас унж бэртдэг ч юм. Иймэрхүү бас болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад үйлчлэг шалгалтуудыг хийх зэрэгээр бол тодорхой төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За цагдаагийн байгууллагаас скул полицийн эцэг эхчүүд, за мөн өсвөрийн сэргийлэгч бүлгүүдийг одоо мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг гэсэн талаар мэдээлэл өгвөл. За скул полиц арга хэмжээ маань өглөө хичээл орохоос эхлээд хичээл тарах хүртэл эцэг эхчүүд тухайн сургуулийн орчны гарц, тийм ээ, за бас эрсдэл байж болзошгүй гэсэн цэгүүдэд хяналт тавих зорилгоор эцэг эхчүүд эргүүлд ажилладаг. За энэ бол одоо нийслэлийн хэмжээнд бүр ингээ 2 жил гарan гээд яваад хийвшчихсэн. За үүнээс гадна бас аймагуд маань энэ арга хэмжээг бас аймгийнхаа нутаг дэвсгэртээр зохион байгуулад эхэлж байгаа. За эцэг эхчүүдийг эргүүлд гарч байгаа үед нь тухайн баг хорооны цагдаа, хэсгийн байцаагч, тий бас хүүхдийн асуудал эрхэлсэн албаагчд маань өглөөдөө очиод тухайн хоногт үлдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал бас ямар байна, тухайн сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн бол за одоо ингээд өчигдөр танаа сургуулийн орчинд иймэрхүү төрлийн гэмт хэрэг зөрчил гарлаа шүү. Тэгэхээр та бүхэн бас яг энэ тал дээр ингэж анхаарч ажиллаарай гэсэн мэрэгжил арга зүйн зөвлөгөөг бол өгөөд хамтарч ажиллаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтс маань одоо байгуулагдаад 2 жил орчим болж байна. 21 аймаг 9 дөрөвч ер нь хичнээн албаагч мэрэгжилтнүүд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа гэх энэ талаар мэдээлэл. За сая ерөнхий газрын даргын тушаалаар одоо энэ яг хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэрэгжилтнүүдийг бол шинээр томилсон байгаа. Засгийн газрын тогтоолоор 8000 хүүхд тутамд 1 хүүхдийн асуудал хариуцсан байцаагч байна гэсэн тогтоол байдаг. За энэ тогтоолын бас хэрэгжилтийг хангах зорилгоор яг энэ тогтоол заасан хэмжээнд тохируулаад албаагчдыг томилсон. За одоогоор яг улсын хэмжээнд нийтээ хүүхдийн асуудал хариуцсан 103 албаагч ажиллаж байна. За мөн тэгээд дээрээс нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэрэгжилтнүүд, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэрэгжилтнүүд гэдээ бас яг энэ хүүхдийг болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах бас энэ өөр бүхий албаагчд бас байгаа. За тэгэхээр яг энэ чиглэлийн албаагчдыг нийт
дөнгөн үзгээр одоо нийтдээ 203 алба багч ажиллаж байна. Тэгэхээр хүүхдүүд маань сүүлийн 2 жилийн хугацаанд цахимаар хичээлээ үзлээ. Тэгэхээр бас цахим хэрэглээнд эцэг эхчүүд хэрхэн одоо хяналт тавих талаар урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмжийг өгвөл. За мэдээж улс орныг хамарсан ковид цар тахлын улмаас 20 цэрийн дэглэм тогтоогоод бүх нийтийн болон нийтийн өндөржүүлсэн байдлын үед бас хүүхдүүдийг тийм ээ өвчин нэрвтгэхээс урьдчилан сэргийлээд цахимаар хичээлүүд орж байгаа. За ерөнхийдөө бол цагдаагийн байгууллагч тэр эцэг эхч тэр ер нь хүүхдэд цахим одоо фэйсбુક хаяг нээж өгөхөөсөө ерөнхийдөө татгалздаг тийм янз бүрийн цахим халдлагад өртөж болжгүй гэдгээр. Тэгээд яг энэ хичээл цахимаар орсонтой холбоотойгоор бас хүүхдэд зайлшгүйгээр одоо бас хаяг нээх шаардлагатай тийм ээ хичээлээ үзэхийн тулд ингээд цахим хаягтай болгоч гэдэг юм. Энэ тал дээр нээгдээд явсан. За тэгэхээр бас эцэг эхчүүд юм дээр цахим халдлагад хүүхдийг өртгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анх хаяг нээж өгөхдөө тийм ээ тохиргоог нь өөртөө янзлах одоо юу гэдгийг танихгүй хүнийг найзаар авахгүй байх ч юм уу зөвхөн гэр бүлийн хүрээнд юм уу ангийнхан найзуудын хүрээнд зөвхөн найзууд нь хардаг байхаар ч юм ингээд бас тохиргоог нь өөртөө эцэг эхчүүд анх нээж өгөхдөө энэ тал дээр нь бас анхаарад тэр шаардлагад нийцсэн бас хаягийг нээж өгөх. За тэгээд өөртөө мэдээж цахим хэрэглэн дээр айл хаяг руу орж ийн ямар хүмүүстэй найз байна гэдэг энэ тал дээр нь бас өөртөө давхар хяналтаа тавиад явахад бол тэгээд мөн хүүхдүүдтэй ярилцах хэрэгтэй. За одоо ийм танихгүй хүнээс ийм хүсэлт ирүүл авч болохгүй шүү. Бас иймэрхүү цахим халдлага гэдэг одоо хүүхдүүдийг ингэж айлгаж ичээдэг ч юм уу иймэрхүү бас хүмүүс байдгаа. Тэгэхээр одоо энэ тал дээр за хөөр танихгүй хүнээс хүсэлт ирээд найз хүсэлт ирээд өөрийнх нь сонирхолд нийцээд одоо тэр хүнтэй би найз болмоор байна гэдэг ийм тохиолдолд аав ээжтэй өөрсдөө бас хэллээрээ аав ээжтэй энийг хэллээрээ тэгвэл аав ээж нь бас цуг үзээд хараад тийм ээ тэр хүнтэй найзлж болох уугүй гэдэг талаар бас эцэг эхчүүд зөвшөөрөл өгөөд ингээд явна гэдэг талаар бас хүүхдүүдтэйгээ бас ойлголцох хэрэгтэй. За цахим орчинд бас хүүхдийг буруу садар самуунд уруу татсан юм уу ийм бичлэг зураг байдаг ингээд нөгөө цахим орчноор тархаад хүүхдүүд бас энийг үзээд буруу үлгэр дуурайл авах ийм бас эрсдэл байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд ийм бичлэг зургийг одоо устгуулахаар бол энэ e-kids цэгийн гэдэг Монгол портал сайт байгаа. За ийшээ орохоор одоо зөрчил мэдээлэх гэсэн цонх байгаа. Тэгэхээр тухайн зөрчил мэдээлэх гэдэг дээр эцэг эхчүүд маань дараа тухайн одоо бичлэг зургийг тэнд оруулсан тохиолдолд цаанаасаа нэг автоматар устгах репорт хийх гэсэн ийм одоо сайт байдаг. Тэгэхээр бас эцэг эхчүүд энэ сайтад одоо хүүхдийг бас болшгүй гэмтэр зөрчилд өртөж тийм ээ өртгөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бас энэ портал сайтыг бол бас ашиглаж болох байна. За ярилцлагын төгсгөл та эцэг эхчүүдэд хандаад хүүхдүүдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэвэл. За хичээл сургуультай эхэлсэндээ холбоотой тийм ээ бас энэ сургуулийн орчин гэхээр зам тээврийн осолт бас хүүхдүүд нэлээдгүй их өртөж хохирдог. За тэгэхээр бас эцэг эхчүүдэд хандаад зөрчлийн тухай хуулийн 14/7-гийн 54 дахь хэсгээр за эцэг эхчүүд болон бүх шатны боловсролын байгууллагын ажилтан тэгээ 10 хүртэлх насны хүүхдээ ганцаархан замын хөдөлгөөнд оролцуулахыг бол хориглосон заалт байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас одоо сургууль гэр хоёр нь ойрхон ч юм уу за өөрсдөө одоо ажил төрөлтэй гэдэг утгаар бас хүүхдүүдийг ганцаархан бага насны хүүхдээ ганцаархан сургуульд явуулдаг да хичээлэн дарахаар өөрөө гэрлүүгээ орчих гэдэг юм уу энэ байдлаар бас хүүхдийг ганцаархан явуулснаас зам тээврийн осолт өртөх энэ болцшгүй эрсдэлд одоо орох юм нөхцөл байдал бол бүрддэг. За тэгэхээр бол аль болох хүүхдүүдийг өөрсдөө сургуульд нь хүргэж өгөөд хичээлэн дарсан үед өөрсдөө авдаг байх. За бас энэ чиглэлээр ер нь бол сургуулиуд багангийн багш нартай хамтраад гараас гарддаг хөтөлбөрийг хэрэгжүүлээ явдаг. Гэхдээ бас хэдийгээр энэ хөтөлбөр яваад хүүхдүүдээ гараас гарт өгж байгаа боловч бас мэрсэр тийм ээ эцэг эхчүүдийн бас болгоомжгүй байдлаас бол хүүхд ганцаараа явж байгаа зам тээврийн осолт өртөх иймэрхүү зөрчил бас бүртгэгддэг учраас энэ тал дээр эцэг эхчүүд маань маш сайн анхаарч ажиллаарай гэж цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. За манай өнөөдрийн ярилцах цаг болонд цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэрэгжилтэн цагдаагийн дэд хорондоо Хатанбаатар оролцлоо.